За та бүхэнд одоо өнөөдөр өөрийнхөө бас нэг энэ сүүлийн үед одоо манай ерөнхийлөгч чинь одоо маш их шагнал урамшуул гардуулж одоо медаль тэмдэг гардуулж байна. За энэтэй холбоотой нийгэмд одоо эерэг болон сөрөг хандлагууд нэлээд явж байна. За энэтэй холбоотой өөр тохиолдсон одоо түүхээс авалцтай юм гээд бодож сууж байна. За яг би чинь одоо 1970 оны төлөөлөл л дөө. Тэгэхээр одоо коммунист нийгмээ сайн мэднэ. Тэр үед ч одоо манай төр засгийг коммунистууд удирдах байсан. Тэгээ коммунистуудын ганц одоо барьдаг бодлого чи одоо шагнал урамшуул, одоо медаль тэмдэг. Одоо яг манай хойд Солонгос ч одоо харах юм бол тэр генералууд нь одоо чэжээр ингэр дүр медальтай зөвлөлт социалист бүгд холбоотой Орос улсын одоо генерал цэрэг даргуучин бас ингэрээр дүүрэн одоо Брежневийн ингэрч одоо тэр чигээр л одоо медаль шүү дээ. За энэтэй холбоотой яг өөр тохиолдсон түүхээ одоо хуваалцъя гэж бодож сууж байна. За ингээд би чи хүүхэд байхад одоо манай аав чи одоо Вэж одоо Төв аймгийн Ваньсугийн гаралтай хүн. Тэгээ манай авч одоо залуугасаа сумын тракторын жолооч хийж исэн. Тэгээ одоо сумын одоо арын албыг одоо жинхэнэ хариуцдаг байсан хүн байгаа байхгүй юу? Одоо хүүхдээ хатал одоо тэгэл нэгдлийн ярва одоо тэгэл арын алб тэр бензин колог ингээл сүлд нь аж ахуй нийт аж ахуйг тахад тэнд ажилладаг байсан одоо яар хийгээл тэгэл. Тухайд одоо миний хүүхд санаж байгаагаар болоо хүүхдээ нэгдлийн одоо тэр одоо гэр барих янз бүрийн аж ахуйн ажлыг одоо даадаг хүн манай аав байсан. Тэгэл одоо нэгдлийн дарга гиндээсүрэн тэнд асуудал гарлаа тийш очоо гэр бариараа ингээрээ тэгэрээ гэлээ. Тэр бүх юмд нь манай аав явдаг гэсэн. Тэгээд одоо манай ээж чинь болохоор нөгөө манти сэтгцэн эмнэлэгт одоо совилогч байсан баггүй юу? Одоо манай хүүхдтэй хойд. За тэгээд ингээд тэр ч одоо баяр ёсол янз бүрийн юугаар дандаа баярын бичиг тэр шагналыг дандаа л аав бол их олон авна л да. Тэгэл одоо аав ээж чинь тэгэл одоо ардын явсгаланд хэдэн жилийн медаль гайл байсаа гэж ирдэг. Тэг яасан гэхээр тэр үед чи манайх ч одоо готлоо хувцс ховор байсан. Тэг би чи нэг удаа ингээ готлоо яасан чи нөгөө ман тэр үеийн готлоод одоо их чиг татдаг байсан юм аа. Тэгээд доороос чиг татаад ахаар нь уловч хийх олох санаатай ингээ би чинь яаж картон цаас авч болох вэ гэд бодож исэн чинь ингээ гэрт харсан чинь нөгөө сайхан уловч чийчгээ цааснууд зөндөө байгаа байхгүй юу. Тэг ингээ харсан чинь нөгөө тэр нь нөгөө дандаа аавын авсан баярын бичиг гээд нөгөө тэр баярын бичгийг чинь нөгөө твхийт л ороцсон манад чинь. Тэгэл одоо янз бүрийн баяр ёсол одоо шинэ жил янз бүрийн баярын арга хэмжээнд одоо тэр болгоныг л аав авдаг. Ягаад гэвэл тэр чинь бүх арын ажлыг манай аав хариуцж хийдэг учраас тэр үеийн дарга нар одоо тэр цаасаар л одоо манай аав энэ хуурчдаг байсан байхгүй юу. Тэгээд одоо би чи өстө сайхан картон цаас аллаа гэл тэр чи ингээд нөгөө харсан. Би чи нөгөө хүүхэд болохоор тэр баярын бичиг ерөөс нэг тоохгүй шүү дээ. Тэгэл тэр чи хайчлаа зүгээр 2 3 давхраар нь зүгээр өстө готлынхаа уулыг хийгээл готлоо улаа сууж исэн чи хараа аав гэд харчаад. Гэхдээ чи яаж байгаа юм бэ гэсэн чи. Гүй харин готлчийг татад болдгоо одоо энийг уланд нь дэвчүүл гайгүй юм гэсэн. Гэм балддаг хөө юм аа толгоор хэсрээд тэгээ надад дээрс уурлаагүй л дээ. Манай авч угаасаа ууралдаг юм байсан. Тэгээ би чи нөгөө тэр чи аавын хувьд бол маш хүнд итгэлтэй одоо энэ нөгөө төр засгаас нөгсөн баярын бичиг байж идэг. Гэтэл тэрийг би одоо хайчлаад гуландаа дэвсээд надад бол тэр баярын бичиг ерөөсөө сонирн биш. Гутлынхаа улан дэвсэх цаасл хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд би чи одоо аавын баярын бичгийг чи хэд дээр нь давхарлаа хайчлаад тэгээ толгой хэсгээр сууж гинээрээ балддаг үе юм аа гэдэг. Ингээд одоо тэр баярын бичиг гэдгийг чи өстой манайх чи өчнөөнөр нь хураалтай байлаа. За тэгээд одоо тэр үед чи манай аав чи нөгөө манти сэтгцэн эмнэлгийн совилогч ээж одоо сэтгцэн эмнэлэг совилогч хийжсэн. Тэгээд бид нар чи нөгөө хүүхдтэй байхдаа тэр одоо сэтгцэн өөрчлөлтийн хүмүүсийг чи ингээ харж өссөн хүмүүс аахгүй юу? За тэгээд одоо манай сомынх ялангуяа манай энэний ойр дотных мэдэндээ манай сомд ингээд хаян гээд одоо тэр өвчтөн байсан юм сэтгцэн өөрчлөлттэй. Одоо юугаасаа болоо тэгээ өвдсөн байсан мэдгүй зайлаа тэгээ тийм нэг эрэхтэй хүн байсан байхгүй юу одоо тэр. Гэхдээ тэр одоо гайгүй болоод л одоо 10 бүрийн ажиллаад хийдэг байсан баг. Тэгээ одоо жишээл тэр хүнээр чинь нөгөө хүмүүс усаа зөөлгөн хаяа бас манайх усаа зөөлгөн л дээ нөгөө хөдлөр өмчлөгээ гээд тухайд хөдлөр өмчлөгээ нэгээд нэртэй газраас учраас тэндээ хашаанаас нь усаа авна. Тэгээ хаяа бас тэр хаянтайгаа би өөрөө цуг ус зөөдөг. Тэгээ бас дотроо айдастай энэ одоо яадаг бол гинт өвчин хөдөлчих болоо гэх. Тэгээд тэгэл тийм айхтар өвчтэй тийм хүн тэр янз бүрийн авир гаргадаг тийм л нэг
бие жижиг гэн тийм хүн байсан. Тэгээ тэр хүн яадаг байсан гэхээр одоо ингэр дээрээ дүүр медальтай. Одоо тэр хөдөлмөрийн алдар Сүхбаатарын одоо тэр гавьяатын тэмдэг энэ чинь ирээдл зүүчгсэн. Тэгээ бид чинь тэр үе чинь хүүхдээс юм чи бүр гайхаж байгаа байхгүй. Нөгөө одоо бидний нөгөө ач холбогдол өгөөд байгаа тэр бүх тэмдгүүдийн чинь тэр сэтгцэн өөрчлөлтөө хүн чинь ингэр дээрээ зүүц ингэ яваад идэг гэсэн байхгүй юу. Тэгээ би чи хүүхдээ гайхаж байгаа юм чиггүй. Одоо эн чинь уул нь одоо хамгийн алдар нэр хүндтэй өгдөг байсан тэр одон тэмдэг чинь зүгээр нэг сэтгцэн өөрчлөлтөө хүний ингэрт өгөөрөө төрөл өрлөөрөө ингээд яраачсан. Тэгээ тэр хүн чинь өөрөө тэргээр ингээд бахархаад яваад байгаа байхгүй юу. Тэгээ тохоо үед би хүүхдээ байхдаа гайхчихлаа л та. Одоо энэ хүнийг ингээд шангаждаг юм болоо энэ одоо хаанаас ийм хачин юм олон юм зөвчдөг байна гэдэг. Ингээд миний амьдралд энэ баярын бичиг энэ урамшуул энэ төр чинь ийм байдлаар ингээд ороод ирэхгүй. Тэгээ тэр үеэс л одоо энэ одон тэмдэг гэдэг чинь иймэрхүү үйл юм байдаг гэдэг миний толгойд орцсон учраас тэрэнд ерөөс ач холбогдол өгдөггүй тийм өссөн юм шиг байгаа. Би одоо тэгж өөрийгөө онцлоод байгаа байхгүй юу. За тэгээ энэ одон тэмдэг гэдэг чинь ерөөс юунтай холбоотой гэхээр нийгмийнхэн байгуулалттай холбоотой юм байлээ. Яг тэр нөгөө коммунист нийгэм чинь хүмүүсийн эгон дээр их тоглолт явуулдаг юм байна л да. Одоо бид нар чи ардчилсан Монгол улсад амьдраад байгаа гээд байгаа боловч энэ төр засгийн чи одоо коммунист нам удирдаад байна шүү дээ. Тэгэхээр нөгөө хүмүүсийг идэвхжүүлж нөгөө нэр хүндийн одоо өргөх тэр нөгөө ажиллаа хийлгэхийн тулд тэр одоо баярын бичиг тэр одон тэмдгийн юугаар одоо тэргээр л одоо хөөргөдөж ажиллаа хийлгдэг байсан юм байна л гэж одоо би харж байгаа шүү дээ. Тийм учраас одоо яг уу манай апл яг уу учиргүй нөх баярын бичиг авах гээд ажил хийж исэн гэж би нөх бодохгүй. Мэдээж хийхээс ажлаа хийгээл явж байгаа. Тэгээд тэрийг яг уу одоо тухайн үеийн нэгдэл нийгэм төр засгаас үнэлэл одоо өгч исэн байх л та. Тэрнээс одоо манай апл учиргүй тэр нэр хүндээ ардаас хөөцөлтөд тэгж хийж ажилласан тийм хүн байгаагүй л дээ. Тэгээ одоо яг та одоо энэ коммунист нийгэм чи ингэдэм байх. Тэгээ яг одоо миний болж байгаагаар болохоор одоо манад чи би нөгөө яриад байгаа шүү дээ. Коммунист нийгэм одоо хойд Оросоос орж ирээд энэ хилмигдүүтэл Монгол улсад болсон гэдэг байгаа шүү дээ. Тэгэхдээ ингээ нөгөө тухайн үед чи маш их зөрчил маргаан болчихж байгаа байхгүй шаш. Тухайн үед чи одоо шашны нөлөө их байла. Шарын шашин Монгол төвчтэй байсан. Тэгээд нөгөө коммунист нөгөө өчнөө 100 жил одоо буддизмыг шүтээд бурхан багштай мөргөж исэн чи гинтүү хойноос коммунистд орж ирээд гүй н одоо бурхан гэж байхгүй шүү. Энэ ерөөсө ганц бурхан гэж та нар шүтэж мөргүүл энэ Ленин гэдэг хүнийг шүтээ гэдэг ийм халзан толгойтой хүний зураг авчираад ингээ гэрийнх нь хоймор бурханых нь орон тавьчихж байгаа байхгүй. Ингээд нөгөө хүмүүс чинь үгүй юу гэсэн үгээ бид нар чи бурхан багш шүтдэг хүмүүс юм ийм халзан толгойтой Ленин гэж шүтэх ёстой гэж гисэн. Тэгээ нөгөө маргаан үүсэж байгаа байхгүй юу. Тэр хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд тухайн одоо лам хувраг гэгээ мэрэгд хүмүүс бол тэр ерөөсө хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд нөгөө хүлээн зөвшөөрөөгүй учраас коммунистууд яасан гэхээр тэр хүмүүсийг буудаж алсан. Бүгдийг хэлмэгдүүлсэн. Тэгээ нөгөө хүлээн зөвшөөрөх болохоор одоо ялцчгүй мөргөлдөн гарна шүү дээ. Тэгээд тэр хүнийш одоо тэр их мундаг мэрэгэн одоо ухаантай тим хамгийн сэрэг толгойтой хүмүүсийг хэлмэгдүүлж алсан байдаг. Тэгээ тэр хүмүүсийг чинь Оросууд өөрсдөө шууд буудаагүй шүү дээ. Монголчуудаар нь одоо остгуулсан гэх юм уу да. Тэгэхээр тэр одоо хүмүүс чинь шууд буудаа ихээр Оросууд өөрөө хийгээгүй учраас нөгөө монголчуудын гараа хийлгсэн. Тэгээд тухайн мэрэгэн тэр гэгээ хоотох хүмүүсийг буудах хүн олдохгүй шүү дээ. Одоо нөгөө жишээл одоо намайг гэж бодвол тийм хүнийг буудгавал би бол буудаж чадахгүй. Ягаад гэвэл энэ гэгэнтэн тэлдэг байхгүй. Хүн өөрөө дотроо хайр агуулсан хүзэж тэр муу зүйл гэмт тэр хийдгүү. А дотроо хоосон хайр мэдэрдүү тийм хүмүүс бол гэмт тэр хийд юм а гэж. Тэгэхээр тийм хүн одоо Оросуудын завраа шууд одоо эдрийг устгах гэхээр одоо устгах тийм хүн олдохгүй шүү дээ. Тэгээд тэр Оросуудын коммунистуудын барьсан арга бол одоо одон тэмдэг. Чи бол одоо энэ феодал ард түмнийг шулж мүлжчих энэ хүмүүсийг устгасан мондог хүн гэдэг ингээд тэр нөгөө одоо манай мэрэгд ховд төвлгаадыг бодож алсан хүмүүс тийм одон тэмдэг өгч тэдний эгон дээр тоглосон гэж би бодоод байгаа юм. Тэгээд нөгөө явхтай нөгөө тэр буруу зөв ойлгохгүй тийм залуу хүмүүс ялангуяа тэрэнд автсан байх. Тэгэл чи бол ардын баатар гэж одоо ингээд одоо тэр хүмүүсийг одоо лам хувраг мэрэгд хүмүүсийг ингээд буудаж алсныхын төлөө ингэр дээр нь баахан одон тэмдэг зүүж байгаа шүү дээ. Одоо энэ генерал энэ ялангуяа энэ одоо баатар хүмүүсийн ингэр дээр яагаад одон тэмдэг байна уу гэдэг чи одоо хэдэн хүний амийг бүрлэгсэн бэ гэдэг чинь тэр ингээс нь харж болно. Тэгээ дайн тулаан чинь заалж юу ингээд хин нэг устгах хэрэгтэй болно шүү дээ. Яагаад гэвэл энэ чи хоёр өрсөлдөгч тар хоорондоо үзэж байна.
Тэгэхээр тэр генералууд тэр байлдаанд оролцож байгаа хүмүүсийн үүрэг бол дайснаа устгах. Тэр утгаараа одоо тэр хэлэмгдүүлэг одоо одон тэмдгийн хүчээр ингээд хийчихэж байгаа. За тэгээд энэ одон тэмдэг гэдэг юм чинь энэ коммунист ийм одоо манжаас ч гэсэн манай Монголд улс тийм бодлого явуулсан байгаа шүү дээ. Жинс, утга жинс гэдэг дээр нь малгай дээр нэг чулуу угаад тэрнийхэн дагуу одоо ингээд хэргийн зэргийг тогтоогоод тэргээр сайн хамаараж салин хөлс урамшуулна тогтдог. Тэгээ монголчуудыг ингэж одон тэмдгээр одоо удирдах байжээ гэж. Гэтэл зүүн яад вөхөр капиталист нийгэмд бол одоо учиргүй тийм одон тэмдэг тараагаад байдгүй. Одоо жишээлбэл одоо Хөдлөөрийн Баатар одоо ингээд мянгат малжи одоо малж байгаа хүмүүс ингээд өгдөө штэ. Тэгээ ямар ч юм хоёр талтай л да. Яг сөрөг талаас нь ингээд харах юм бол үгүй тэр одоо хүмүүс чинь одоо жишээлбэл одоо энэ Апогийн Бацаахан ингээл хүн сая Хөдлөөрийн Баатар ингээл авч ийн. Тэр хүмүүс яаж яах нөхөр яг эцэст улсын төлөө биш өөрийнхөө төлөө л ажиллаж байгаа хүмүүс аахгүй юу. Тэр чинь бизнесийн орчин үеийн капиталист нийгэмд ажил хийгээл ашиг орлого оруул тэр ашиг нь өөрт нь л олно шүү дээ. Тэрнээс одоо нэг учиргүй нийгэмдээ одоо нийгмийн төлөө ажиллаад байгаа юм биш. Хүн ер нь бол өөрийнхөө төлөө л ажиллаж байгаа. Би ч ялгаагүй одоо энэ бор одоо тэтгэх гээл ажил хийж байгаа шүү дээ. Текстийн төлөө шагнана гэдэг чинь бол логикийн зөрчилтэй байхгүй юу? Ягаад гэвэл чи ажил хийх чи ягаад ажил хийж байгаа үл чи өөрөө өөрийгөө тэжээх хэрэгтэй, гэр бүлээ тэжээх хэрэгтэй, эхнэр хүүхдээ тэжээх хэрэгтэй. Тийм учраас чи ажил хийх хэрэгтэй. Тэрнийхэн төлөө одоо шагнаад байна гэдэг чинь одоо логик буруу зөрчилтэй болчиход байгаа байхгүй. Ягаад гэвэл чи өөрөө ажиллаж байгаа тэрний ашиг чи өөрөө л хүртэнэ. Тэрээс одоо ингээд коммунист нийгэмд бол одоо нийгмийн мал чинь нөгөө нийгмийн өмч бол хүн бүхний өмч байсан учраас чи одоо малаад их сайн ажилласан гэдэг чи одоо нийгэмдээ ашиг тустай гэдэг утгаар нь өгжсэн байхгүй юу. Гэтэл одоо зах зээлийн нийгэмд ажлаа хийгээд малаа өсгөөд ашиг орсныхын дөрөө тэрийг баатар гэж үнэлж гэн гэдэг чинь одоо логикийн зөрчилтэй. Ягаад гэвэл тэр хүн чи өөрийнхөө төлөө ажиллаад ашиг олгыг өөрөө л хүртэж байгаа шүү дээ. Нийгэм бол дам дамаараа л хүртэж байгаа. Гэхдээ ихэнх ашигыг бол тухайн хүн өөрөө хүртэж байгаа учраас тэрнийхэн төлөө баатар гэж үнэлээд байдаг чинь бас их асуудалтай болчихж байгаа. За тэгээд одоо энэ тал дээр болохоор бурхан багш юу гэж сургасан бэ гэхэл юмс бүхэн хоорондоо харилцаа хамааралтай. Манай багш ч гэсэн бүх юм хоорондоо харилцаа хамааралтай. Одоо жишээлбэл яг нөгөө эго гэдэг одоо үзэл чинь би гэдэг би гэдэг үзэл дээр чил энэ дээр чинь суурлал ингээд одон тэмдгээр шагнаад байгаа байхгүй. Гэтэл одоо бүх юм харилцаа хамааралтай. Жишээлбэл өнөө байшин барьна гэж байгаа шүү. Бидний амьдарч байгаа байшингийн суурийг яадаг вэ? Тэрэнд орж байгаа чулуу бүхэн чухлаа гэж үздэг. Суурьнд харж байгаа хайрга, шатанд орж байгаа чулуу. Энэ бүхнээс бүрдэж энэ байшин чинь бий болд юм аа. Тэр суур сайн байвал энэ байшин чинь нурахгүй. Тэгээд тэр байшингийн зөвхөн дотор талын засал нь гоё байх нь чухал биш. Тэр байшинд оролцож байгаа чулуу бүхэн энэ байшин бүтээхд үүрэгтэй. Тэрнтэй адилхан энэ нийгэмд амьдарч байгаа хүн бүхэн өөр өөрийн үүрэгтэй. Яг хөө тэгээд яг урал энэ нэр алдар ингэдэг чи ер нь ингэдэг байхгүй. Шагналын утга учир чи ерөөсөө маш цөөхөн хүнд тэр нь байх ёстой байх ёстой байхгүй. Гэтэл одоо эн чинь яагаад шагналыг өгөөд нөхөр тэр тухайн шагнагдагч хүн бусдаасаа итгээд онцгой гэж үздэг. Гэтэл бурхны сургаал онцгой юм гэж юу нь байхгүй. Бүх юм хоорондоо харилцаа хамааралтай. Жишээ нь одоо дайнд ингээ генерал шагнал аваад байдаг. Гэтэл генерал хэний хүчээр шагнал авч яах вэ? Байлдагч нарын хүчээр авч байгаа шүү дээ. Генерал бол удирдлагаар хангана. Тийшээ яаж тарих вэ? Хизээ яаж ямар хүчээр тарих вэ? Гэтэл гол байлдаа нэг цэргүүд хийгээд амь насаа алдчихэйдэг. Тэгээд цэргүүдийн амь төлөөсөө тэр генерал дээр одон болж очдог. Тийм учраас цэрэггүй генерал бол хинч биш. Тэгэхээр яах нь вэ? Тэр генералын ингэр дээр одонгийн хүч чадал бол цэрэг ирчүүдийн амиар бий болдог бахна гэж. Тэгэхээр бүх зүйл харилцаа хамааралтай тусгай ийм одоо би гэх үзлийг бол дэвргээд байдгүй. За гэтэл одоо яг ингээл ялангуяа урдгийнх нь ингээ шагнал өгж байгаа. Гэхдээ энэ бурхны сургаалд энийг юу гэж үздэг гэвэл чиний агуу сайхан хоолой чинийх биш шүү. Энэ бол бурхан дээд тэнгэрээс чамд заяасан одоо авиас бэлэг шүү гэж үздэг байхгүй юу. Тэгээд тэр бурхны сайхан тэр сайхан дуу хоолоогоор чи өөрөө өөртөө бусдыг баясгах гэж энэ дуу хоолой чамд зориулагдсан шүү гэж хэлдэг байхгүй юу. Одоо жишээлбэл ингэдэг байхгүй юу. Чи энэ сайхан царай төстэй төрсөн чиний төлөө биш шүү. Энэ чиний сайхан хөөрхөн царайг хүмүүс харах гэж баясаж хэн нэгэн дуу шүлэг зохиож тэхийн тул чи ийм сайхан царай төстэй байгаа шүү. Чи одоо өөрөө өөрийгөө ингээл үргэж тавилан хараад яваад байх боломж байхгүй. Тийм учраас
бусдад сайн сайхныг түгээх гэж одоо энэ бүхэн чамд заяагцсан учраас энэ хүн чи энэ зүйл чи бусдаас хамаарж байдаг шүү гэж үздэг байхгүй юу. Тэгэхээр энэ чи өөрийнхөө хүчээр тийм гоё хоолойтой болчиход байгаа юм биш. Дээр бурхан Тэнгэрээс энэ шин заяасан юм аа. Тийм учраас бусдад сайн сайхан дуу аялгыг хайрлаж бусдыг баяр усгаж тэнгээж яваарай гэж үздэг юм. За тэгээ коммунист нэгэн чи хүнийг чи би гэдгээр өвчлүүлээд эго гэдэг дээр нь тоглоод ингээ одон медалаар өгөөд идэг. Тэгээд ингээ одон медалийн үн цэн чинь ховор байхдаа л үнэтэй байдаг байхгүй юу? Жишээ нь ингээ алт гэдэг эрдэнэс байна. Энд чи өөрөө тийм гайхамшигтай тийм сайхан зүйл биш. Алт бол яг хөө зүгээр юм шар металл байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө ховор одоо уян хатан тийм гялалцсан сайхан юу гялалцсан утгаараа л үн цэнтэй болохоос биш. Тэр маш илүү болох юм бол хэн ч алтанд шунахгүй шүү дээ. Гээ алт тэгтээ чухал ч гэсэн уснаас чухал биш шүү дээ. Хүн яадаг вэ? Усал ууж амьдардаг. Алт иддэггүй, алтыг уудаггүй. Тэгэхээр яах вэ? Үн цэн гэдэг юм эндээс үүсдэг байх нь шүү дээ. Тэгэхээр яс юм дээр алт үнэтэй, ус үнэтэй гэвэл нөгөө жанам хэлсэн үг байдаг шүү дээ. Хатмал цөлд явсанд аяг ус амттай гэдэг шиг. Энэний үн цэн нь юм байдаг. Тэгээд нөгөө манай төр засагч яаж нөхөр нөгөө шагналал урамшуулагч нь хавтгааруулж ингээ өчгөр чинь тэрний чинь нөгөө үн цэн байх болчих жоохгүй. Хүн бүхэн авдаг юм бол тэрнийх нь үн цэн юу байх юм? Тэгэхээр чинь цөөхөн хүн авах хэрэгтэй юм байна л да. Гэтэл одоо нөгөө бүгдээрээ ингээ аваад нөгөө ялангуяа нөгөө хүүхдтэй чинь тэр нөгөө сэтгцэн өөрчлөлтөө хүн хүртэл ингээ зүг явж байгаа чинь тэр шагналын үн цэн гэж юу байна? Нөгөө одоо манай шагналч чинь ирээн дээр ингээ зах дээр ингээ зарагдаа сууж яадаг байхгүй ингээ хэдий яана гэдэг. Гэхдээ тэрийг одоо ингэр дээр зүүнэхээр ямар нөгөө зүүлгэж байгаа хүнд ямар ч нэр хүндгүй үн цэнэг болчихж байгаа юм. За тэгээд ерөөсөө энэ би гэдэг үзлийг бол одоо манай бясалгал буюу энэ буддизм манай багш энэ ингээ үүсгэж идэг. Би гэдэг байх нь чухлаа. Гэхдээ чиний амьдрал бусдаас хамаарнаа. Яагаад гэвэл чи одоо ингээл бид нар ихээс төрөн ш. Төрөнгүүтээ одоо ихээс гарч ирэнгүүтээ Google өөрийгөө хооллол ингээл амьдралаа авч чадахгүй. Тийм учраас ихээс төрлөө гэхэд чамайг хэн нэгэн тос юу бос хүмүүс тосч явнаа. За бос хүмүүсийн ячаар чи ингээ хооллож ундлан тэгээл ингээл өдөр бүхэн ингээ машин тэрийг аваараас л орчихгүйгээ чамайг чиний төрлөө анхаарал тавьдаг хүмүүс чинь тэр бусад хүмүүс байхгүй юу? Чи өөрийгөө чухал гэж бодоод байгаа боловч чиний энэ ингээ сайн сайхан яваач бусад хүмүүсийн нөлөө бий. За ихээс төрөхөөс ингээ нарайч юу гэж ингээ хөлд бол амьдарч байгаад ингээ энэ ертөнцөөс босох болно. За тэгээд тэр яг тэр үед та өөрөөрөө оршуулж чадахгүй. Би өглөөгээд би өөрөөрөө оршуулж чадахгүй. Тэгэхээр яах вэ? Бусад хүмүүс биднийг оршуулнаа. Тэгэхээр би гэдэг чухалчлаад авах нь бол нэг чухал биш ээ. Чи бид бусдын хүчээр амьд явнаа гэд явд юм шүү гэж үздэг байхгүй юу? Жишээлбэл төсөөлөд үзье л да. Би гээд одоо би л энэ хорвоо ярьсан. Би одоо бүх юмны төв би гээд эгороод байдаг хүмүүс хэлэхэд үгүй та энэ дэлхий дээр ганцаархан үлдчихлээ гэж бодъё. Тэгэхээр амьдрч чадах уу? Үгүй сангийн чи асуудал гаргаад та сангийнхаа асуудлыг шийдэх үү? За тог захилгаан чинь тасарлаа. Та тогоо янзлж чадах уу? За адаглал одоо гэрээс чи гаргаж байгаа хогийг чи хэн нэгэн цэвэрлж шүүрдэж байгаа. Сөөх байхгүй бол та хогондоо дарагдана. Тэр хогийг чи хүн хайдаг хүн хэрэгтэй. Албан байгуулагч чи шалаж угааж байгаа. Тэр шалааг угаадаг хүн бол тэр орчинд бохир болно. Тэгэхээр яах нь вэ? Бусад хүмүүс чухал шүү. Би гэдэг чинь бол одоо нэг ялангуяа энэ бясалгал энэ буддизм энэ одоо манай багшаа сургаалд бол би гэдэг бол нэг чухал биш ээ. Одоо яагаад гэвэл ингээд чи энэ дэр байгаа чинь чиний ээж аав, чиний өвөг дээдэс ингээ бусад зүйлээс чиний амьдрал бусдаас хамаардаг шүү гэж байгаа шүү дээ. Одоо бид нар чинь өнөөдөр дэлхийд дахинд ингээд хамтын нэглэмд амьдарч байна. Жишээлбэл одоо хятадуудыг үзий яддаг хүн байдаг. Гэтэл одоо хятад бараа байхгүй бол монголчууд яах вэ? Юу өмсөж явах вэ? Бидний өмсөж байгаа мак, бандаж, хувцас хонор бүх юм хятадаас ирж байна. Тэгээ хямдга ирж байна. За бас нэг японочууд самурай гэдэг дургуцаад байдаг хүмүүс байдаг. Гэхдээ тэр японочууд чинь энэ дэлхий дээр хамгийн супер чанартай машиныг технологи үйлдвэрлэж байна. Тэгээ японочууд байхгүй л яах нь? Япон машин бид нар унж чадахгүй байх нь. За Америк гэдэг гүрэн байна. Ирэх жилийн ардчил гэдэг энэ улс дэлгэрүүлэг бол бид нар энэ ардчил гэдэг юм байхгүй байх нь. За Орос гэдэг энэ улс байна. Газрын баялаг нефт гэдэг юмар манай улсад хангаж байна. Энэ улс байхгүй бол бид нар нефт баялагаа хаанаас авах уу гэх мэтээр бусад дорн, бусад улсаас, бусад хүмүүсээс бидний амьдрал хамаарч яадаг байх нэ. Тэгэхээр энэ би гэсэн эго төвтэй ингээд тэрийг тэтгсэн энэ одон медаль дээр бол учиргүй их ач холбогдол өгөөдөх баг шаардлага байхгүй. Тэргүй бид нар өөхөхтэй эндээс
одон тэмдэгэд үгүй явахгүй шүү дээ. Тэр авсан дотор бүгдээрээ л одоо хаананч байсан, харцсанч байсан. Одоо энэ манай дээдсүүд гээд байгаа энэ дарга нар чинь үхэл алтан үлгээд одоо оршуулж байгаа шүү дээ. Алтан үлгийн шороо нь алт биш. Энэ бусад гарч байгаа бусад газар одоо бид нар ингээ үхлийг шороонд л болгодог шүү дээ. Тэр шороо чинь бол хаанч газрын шороо адилхан, шороолоо шороо. Тэгээд одоо бид нар хэлдэг шүү дээ. Үгүй хүн нас гарахад алтан хайрцаг хийгээд нэмэр байхгүй шүү дээ. Тэр чинь нэгэнт л одоо хүчээ гонд алтан байна уу, шороо нь байна уу, чулуу нь байна уу? Ямар ч утга учиргүй байхгүй. Тэгэхээр энэ одоо медаль тэмдгийг бол яг хөө мэдээж онцгой гавьяа байгуулсан тийм одоо баатарлаг хүмүүст өгөх нь зүйтэй байх. Гэхдээ одоо нэгэнт л одоо манай энэ төрж байгаа нийгэм чинь коммунист нийгэм биш, одоо хүмүүнлэг арчилсан нийгэмд одоо энэ шагнал урамшуул энэ одон тэмдгийн утга учир чинь ингээд хүн бүхэн зүгээд ахаар ямар ч үн цэнэгүй утга учиргүй болчиход байна. Тэгэхээр энэ нийгэм ямар байхаас хамаараа тэр одон тэмдэг нь хэр ач холбогдол өгөх вэ гэдэг чинь бий болоод байд юм байна л да. Тэгэхээр одоо энэ одоо юун дээр бол одоо нийгэм одоо тэр чигээрээ ингээд одоо бид нар хэрвээ чөлөө зах зээл энэ капиталист нийгэм шилжүүл тэр одоо одон тэмдэгт ач холбогдол өгөөд авах хүн баг байхгүй хөө. Тэгээ одоо одон тэмдэг авлаа гэж учиргүй онгор саксуураад авах шаардлага байхгүй. Авахгүй байна гэдээ гуниглаад өөлээд авах шаардлага байхгүй. Тэргүү нөгөө бурхан багшийн сургаал одоо нэвэд одоо энтгийн манай багшийн тэр одоо хэлсэн мэдлгүүд байгаа шүү дээ. Хүнд ерөөсөө 4 зүйлэл энэ хороо дээр чухал шүү. Төрхөн үнэн, өвдөх нь үнэн, өдлөх нь үнэн, үхэх нь үнэн. За тэгээд бусд нь бол нэг чухал биш ээ гэж үздэг шүү. Тэгэхээр одоо одон тэмдэг авсан хүмүүс яг хөө мэдээж тэр чин тодорхой зүгээр энгийн биш одоо маш баатарлаг гавьяа байгаас учраас авж байгаа байх. Тэгээд эннийхээ нөгөө хитрхи их хавтгааруулж олгоод байгаа нь одоо тэгээд одоо бусд хүмүүсийн дургууслыг төрүүлж явах шиг байна. Тэгээ нөгөө одоо өөрөө нөгөө ямар нэмэм байхаас хамаарал тэр утга учир чинь гарч ирээд байгаамаа. За миний одоо яг амьдрал тохиолдсон тэр шагнал урамшуул тэр одон тэмдэг тэр өргөмжлийн тэр гэдэг чинь одоо нэг иймэрхүү юм байд юм байна. Одоо хэрвээ бид нар буддын гүн ухаан бяцлал суралцах юм бол одоо тэр нэг ач холбогдол өгөөд авах шаардлага байхгүй. Тэр одоо миний бодож байгаа юм лээ. За та бүхэн энэ талаар санал сэтгэлдээ миний комент хэсэгт үлдээгээрэй. За одоо тэг одон тэмдгийн талаар нэг иймэрхүү юм бодож байна да. Баярлалаа баяртай.